авч төрдөг байж. Энэ танаа хайрыг тийм ээ? Яа чи сайхан амттай юм шиг. Сайх. Танаа хайрыг бас ер нь гоё юм биш үү? Жинхэнэ та найраг. Дунд говийн хайрыг үчи ер нь тэгээд яг сум сумын Дунд говийн аймгийн хайргуудыг ер нь амталсан. Ерөнхийдөө л ер нь сайхан хайрхтай. А яг бас нэг жоохон арай нэг энэ баруун талын сум энэ хойтол одоо уртлын сум ч гэдэг юм уу. Бас нэг жоохон өөр амт бас байдаг юм шиг байна. Гэхдээ ер нь бол Дунд говийн хайрыг бол яалчгүй одоо гоё юм оо. Сайх. Янз. Намрын хайрыг бас их өөр болохгүй тий. Гайгүй юм шиг нэ тэгээд нөгөө 2 3 хол явуулчаар хил ам руу ороод мандраад эхэлх юм аа. Гайгүй 2 3 хол уугаад үз. Танайх нь юу? Хуруудж гин үү, дэмбэдж гин үү? Яаж вэ? Аль аль. Хурууд нь дэмбэд нь. Хоёр мөнийг цаахан дэмбэд сонирхуулаач. Болох уу? Болно шүү дээ. Энэ хүн дэмбэд үстэй. Энэ хүн дэмбэдгүй. Дэмбэд юм уу? Энд одоо сууж байгаа манай энэ 3 үзэгчдээс дэмбэд хүн байна уу? Одоо танаа бага хүн байна. Энэ танаа нэг дүү үстэй тий? Отгон жаргал дэмбэд. Төрсөн дөө. Отгон жаргал дэмбэд. Чайл үлээ. Энэ манай охин отгон жаргал. Охин уу? Аа. За түг аавтай нэг гоё дэмбэд. Дэмбэ мэдгүй. Орно л да. Камерт орохгүйгээр дэмбэд гэж өстой байхгүй. Камерт орж ил дэмбэд нь. За миний охин ашиг үү? Манайд дэмбэ мэдгүй. Аа, ээж нь тоглосон юм уу? Тэ тоглосон. За, та хүрээд ирээ. Сайхан дэмбэчлээ. Камерт ороход юм яа. Яа, тийм камерт ороод гоё шүү дээ. Та хүрээд ир. Дараа нь хасчихуулахгүй. Камерт орох. Камерт ороод болохгүй хасчихдаг. Зэд болохгүй хасчихуулахгүй. Болно шүү дээ, болно шүү дээ. За нааш. Тэгвэл бид хоёр нэг дэмбэ. За нэг гоё дэмбэ. Энэ хоёр чир ойр дэмбэдэг болохоор энэ дэмбэд нь гэдэг чинь нөгөө манай Дунд говийнхны бас нэг те энэ ч өв уламжлал эссеншл байхгүй. Тэгэхээр тэр чи ер нь оюун ухааны ил юу шүү. Дэмбэ гэдэг чинь. Тэгээд ийшээ сууч. Миний хөө Зүгээр. Би юу те? Та одоо найруулагч юм уу? Энэ сандлаас альмаар. Та найруулагч юм уу? Би найруулагч юм. Энэ цуух юм. За ийшээ. ер нь хасч болдог юм байна л да. Манай хасч болно. Юу хүн бол юу хамаагүй яриад шүү дээ. Тийм шүү дээ. Одоо шүү дээ. Хамаагүй ярина шүү дээ. Яана. Тэр аян нийлэх болоо. Гахэлх үү. Ай зөрөх баха. За явлаа. Эхэлж. За. Тэнжва мандамба тавхарн тавшилва дөрөвтэйхэн вандан тавхан тэнгэр доллохон тоогор дэнжэ манамба наймхан хүндэн авсэлва араварн таяа исвахан тэнгэр гурухарн хуроо дэнжэ манамба тавхан хуруудан аймхэлва зургахан заана хоёртон холбоо тавгахан тэнэгэр дэнжэ манамба тавхан хуруунд исорва дөрөвтэйхэн тана ганцхан нэрхи гурван дэнжэ манамба наймхан хүнлэн авсарва дөрөвтэйхэн мандан тавгахан тэнэгэр дэнжэ манамба Зя. Тэглээ. Та тиймэрхүү л хаж. Оо дэмбэд зэрэгтэй мэгтэй хамаагүй. За сайхан. Тэгээ маргааш ихэд фестивал зогсож байж юм байна. Ороод авчихсан Үрээ ингэ бич. Ямар амаатай бэ? Чи амьдрал юу энгийн байхсмаа сайхан шүү дээ. Ер нь манайханд яагараа заавал ингээд одоо ингээ яаж явах вэ? Тэ. Зөөрөө сайхан цөгдөрхөн манай гурван сайхны манай сум чи хоршоотой шүү дээ. Малчид хамтарсан. Тийм үү? Би сүүлийн үед алдчихлаа л да.
За сайхан байна бас. За одоо чимээгөө одоо одоо дараа нь. За. За сайхан байна. Тэгээд энэ 3 сайхан сумынхаа чулууд 3 дугаар багийн бас аймгийн авраг малчин одоо Баярмөнх одоо Аригчаа гэж сайхан айлд ирж бас нутаг орны тухай ахуй амьдралтай сайхан танилцлаа. Сайхан дэмбэдэж бас сонирхууллаа тий нутгийн онцлог. Ингээд яриад байвал зөндөө юм ярина. Ерөнхийдөө ярилцлага ингээ өндөрлөө. Тэгээд манай нэвтрүүлгийн бас нэг хамтрагч нэг байгуул байгаамаа. Тэгээд энэ залуучууд маань Монголдо барилгын материалыг одоо хямд чанартайгаар үйлдвэрлэхийг зорж байгаа юм хүмүүс залуучууд байгаа. Тэгээд манай нэвтрүүлгийх үзэх дуртай. За. Тэгээд танаа нэвтрүүлгээр сумандаа сайхан амьдрах гэж амьдарж байгаа одоо ийм олон сайхан хүмүүс ордог учраас тэр хүмүүсийг дэмжье, туслая гэдээ одоо 10% хөнгөлтийн эрх олгож байгаамаа. За. Мөнх Ампер Construction. Тэгээ энэ одоо Мөнх Ампер Construction гэх барилгын материал үйлдвэрлэдэг залуучууд маань нөгөө сүүлийн үед нэг Lego блок гэдэг юм том блок хийгээд байна. Тэр блокийг үйлдвэрлэж байна. За мөн одоо вакуум цонхнуудыг үйлдвэрлэж байна. Дулаалгын хөөс хийж байна. За сэндвич хавтангууд байна. Нөгөө хан болон дээвэр хийдэг өргөн нарийн янз бүрийн зузаантай сэндвич хавтан хийж байна. Тэгээд барилгын одоо дотор гадар одоо будаг имүс басаадны чулуун будаг гэдэг ер нь байшин барилга байгууламж барих шаардлагатай бүхий л материалыг Монголдо хямд чанартайгаар одоо үйлдвэрлэхийг зорж байгаа юм залуучууд байгаа. Тэгээ энэ материалуудаас нь танаа гэрүүл одоо бас магадгүй энэ байшин саваа өргөтгөх одоо тэгээд гараж энтер байрч гэдэг юм уу. Тэгэл одоо хүний амьдрал чинь зөндөө л юм хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр нэг барилга байгууламж хэрвээ одоо хийх шаардлага гарвал хандаарай. Ингээ 10% хөнгөлтийг эрхийг одоо олгоё. За мөн одоо энэ завшааныг ашиглаад цэгэр дэлгэцээр энэ 3 сайхан сумынхаа уугуул суугуул нутгийн зон олон ах トゥ төрөл төрөсөдөө Монгол орны өнцөг булан бүрт байгаа одоо та хоёрын игмэн таньж мэддэг анд найз нөхдөдөө одоо сайхан энэ нэвтрүүл гарах өдрийн сайхан чин сэтгэлийн имижлэгээ төвшүүлээч та хоёр маань. Тэгээ нэвтрүүлгээ дуусгая. Өөр би дэвшүүлэх. Хоёулаа дэвшүүлж. Тэгээд би сайхан ад жаргал эрүүлийн хэвс ирэхгүй юу? За 3 сайхан сумынхаа уугуул ард эргээд малчидтан намраа сайхан үдээд сайхан өвлөчих өнтөө өвлөчих ерөөл дэвшүүлье. За. Цэргийн албаад ясна уу? Цэргийн албаах. Гаагүй. За Улаанбаатарт сууж байгаа хамгийн том ах цэрэндэрч ахтаа болон ах эгч нарт бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргээд Дундгой аймгийн 3 сайхан сумын нийт малчид дан энэ өдрийн халуун мэндийг хүргээд сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе дөө. За орц. Гоё ярьлаа штэ та хоёр маань сурцсан. Болж гинэ үү? Ер нь урд нь ярилцлага өгч ирсэн юм уу та? Ер нь бүр сурцсан байж ярилцлага өгöd. За хараад ээж үстэй. Тэжгүй. Тэр харагдаж гин үү? Харагдаж байна. Хоёул ингэ сууж байгаа л ярьдаг штэ. За. Тий. За. Энэ микрофоныг ийшээ. За ийшээ зүчтүү. За монголчуудаа Монгол эх орныг нь танилцуулах зорилготой Монголын хамгийн их үзэгчтэй сумдаа сайхан амьдрын нэвтрүүлгээ Дундгой аймгийн 3 сайхан сумаас бэлтгэл өргөж байна. Ингээ 3 сайхан сумынхаа одоо чулуут 3 дугаар агийн өндөр настай Батцуур ихчтэйгээ одоо нутаг орны тухай, аж амьдралын тухай сайхан танилцъя гэд танаа гэрт хүрээд ирлээ. За ихч минь өөрийгөө танилцуулаарай. Аав ээж нь ямар сайхан буурлууд бай одоо хичнээн өрөвт оцоо өсгөж хүмүүжүүлсэн тийм ээ. Аав ээж дандаа л малчин улсууд байлаа. Малчин удамтай миний хүүхдүүд 6 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн. 6 хүүхдийг ч бас бойжуулцлаа. За тэгээ миний хүүхдүүд бүгдээрээ шахуу малчин. За нэг нь суман дээр тэр соёлын төвд ажилладаг, нэг нь хотод ажилладаг. За тэгээ манай сум ерөнхийдөө сайхан хөгжилтэй сум шүү дээ. Тэгс одоо жишг сум гэж одоо сонссон. Би ч одоо энэ сая зэрэгэлдээ өндөр шил сумаас одоо дөнгөж ирээл байж байна.
Ааха. Энэ их газрын чулууг очиж сонирхчоод За. тэгээд одоо сум руу явнаа. Тэгээ бас замдаа жирийн сайхан малчаа айлаа аж амьдралтай танилцъя гэж. Ааха. Тэгээ нөгөө дагуулж яваа хүмүүс мэн одоо бас танаа дээр дагуулад ирлээ. За. Тий. Харин танаа сумыг сонссон их сайхан жишг сум болсон. Аятай тухтай сайхан амьдэрдэг гэж сонссоо одоо очиод танилцсан да. Ааха. За эгч минь одоо тэгэл насаараа Малчин. малчин л байлаа да. Баг сургууль төгсөөл малчин. Аа. Тэгээд 6 хүүхэд өсгөж байжууллаа. Тэгээд дүү аав ээжи хамтаар одоо залуу нас ч юм уу хүүхэд насаа өнгөрөөлөө. Тийм л үнэтэй. Тэгээ энэ дээр нутаглаад манай аав ээж л энэ дээр нутаглаад тэгээ үлдээж орхисон газараа бий байж байгаа. Хүүхдүүд яг айл болоод тус-тусдаа болоод бүгд сайхан амьдарч байна өө. Маллаад. За танай нутаг бас ямар сайхан хүмүүс аж төрдөг байв. Одоо Дээр үйдүү. тий одоо сайхан хөгшчүүл буурлууд одоо нутаг орны тухай сайхан зүйл ярьж өгдөг байсан байгаа шүү дээ. Тий. Тий санаж байгаагаасаа сайхан Манай- яриач. Ээжи ах энтрэнд амьдардаг байлаа. Тэгэл бүгдээрээ тэгэл үе дамжаал Ямар мал танаах нь хариулдаг байв? манайх дандаа үржил хонь юм амлалдаг байлаа. Хонь Ер нь намайг малчин болсноос хойш дан үржил хонь юм амлалсан. За. Тэгэл эгээтэйгэн хоёул аав ээжтэйгэн тэгэл энд маллалдаг байлаа. Та хүүхдүүд маань өсөө тэгээд тус-тусдаа хувийн аж ахуйн ч боллоо. Одоо Манай энэ байгаль Манай энэ хүргэн байгаль цаг уур одоо ер нь ямар хуу байна? Энэ жил бол сайхан болоо. энэ жил бол сайхан байлаа. Байгаль цаг уур ер нь Таны одоо хүүхд байгаа байхаас одоо өөр л болсон байна да. шал өөр болцсон уу? шал өөр болцсон. Гардаг өв сургамал нь ч өөр ах шиг байна уу? Гардаг өв сургамалч гардаг байлаа энэ жил жаал гараа байгаа да бодвол Одоо тэгэн шүү Тий. дээ. Одоо бараагийн ойр тараагүй өв сургамлууд гарсан баг. тэгсэн баг. Манайх ер нь энэ суманда хамгийн их отор хийдэг айл нь манайх байлаа. Оо за за. Тий. Одоо хаашаа Тэр нь явах бол уу? ойрхон явдаг. Одоо бодоход. Аа. Одоо ч улсоо зам гараад яагаад ийгээч гинөө одоо хувийн аж ахуйтан болоод нэгдэл гэж яхад чинь нэгэн заасан зүгээд явцгаадаг байлаа л да. Зохион Манайх тий нутагтаан болохоор энэ уул хатаргантай гэж байна штэ. Урд байгаа. Энэ хүүхэд хэм мэдэх бах тоо. 3 булаг уул хатаргантай гэж байдаг. Тэнд очиж өвлж идэг байлаа. Тэгээ хавар нааш ирнэ. Тий. Одоо ер нь тэгээ Тэгээ манай хон чинь өвөл болохоор цасаар отохоор тойр орохгүй л тэр уул ордог байл шүү дээ. Араас нь дагж явж итлээ. өөрснөө бүр мэддэг болсон. Мэддэг болцсон өнөө салхи шир үсэл цасаар отохоор л өмнө очиж лөвлждөг гэд мал хүртэл мэддэг юм байна. Тэгэлгүүтэй тий. Араа дулаанч байдаг юм уу яадгийн тэгээ. Тэгээ миний нүүж оторлж байсан газар бол одоо энэ улсуудыг харахад цаг нь сайхан байсан юм байна. Тэр өвөл тийшээ өвлжчөө 100 яг дэрэнгийн наадлын нүүхэн за наадл дэрэнгийн нутаг болохоос зарим нь манай нутаг дээр заагаар Орж гараал. Тий орж гараад одооных шиг ч энэ залуучууд шиг одоо амьдарч байгаа улсуудыг манай нутаг цаашаа энэ тэр ёстой хошуу багтуул иддэг хаяа багтуул буудаг байлаа. Одоо чинь зүгээр харагдуулал арай л буудах нь халаг болдго юм шиг байна тийм. Яриад байх юм. Маргалдаад тийм ээ. Тий усан дээр маргалдаал зодолддог зураг байж л байх юм. Тэр нүүгээ явхлаар элдвэ ааштай улсууд их байдаг байна өө. Нутаг орноо өөрөө бий болгоцсон юм шиг энэ төр улсууд. Тийм сонсогдох юм да тийм ээ. Тий. Манай энэ хүргэн хүү бүгдээрээ тэр зовлон эдлээд ирцгээсэн бохоо. Замын цаана 1 жилээр, 2 жилээр, 3 жилээр амьдарцгаагаад гарч ирээд одоо сайхан цаг сайхан татаад төмөр зам гарна гэдэг нь төмөр замын цаад руу одоо юуны говь сүмбрийн нутгаад тэрнээс урд дорн говийн нутгаад айрыг даалан тэрнээс цааш алтан ширээ ингээ явцгаадаг байл шүү дээ. Тэгвэж тийм ээ. Энэ одоо гэр бас их төв хөвгөлөнтэй.
их гоё гэр байна шүү дээ. Энэ одоо Энэ гэр түүх өгөл. өгүүлэндээ. Энэ их гоё тоон Тий. тэр бол гоё хос загастай юм байна. Манай Одоо хэдийн үеийн гэр вэ? Их гоё бас тэр болгон харагддаггүй сайхан гэр биш. манай өвөө аав өдрөл одоо хийлгэж сүүлийн үеийнх нь гэр энэ Ааха. төрөндөө болоно сархингийн тоонтой гэрэл байсан байлгүй дээ. Тэгээд магадгүй бургасан хаан үнтэй гэрүүд л байсан. Тийм бургасан хантай бургасан хан нь бий л дээ. Бургасан хан нь шалмал гэж байхгүй дороосоо илжирээ жижиг тагж ицэл байжлаа. Тийм дээ. Жижиг гэр барьдаг байсан тэрүүгээр жижиг гэр ойр барихгүй чинь айл өхөн шихүү пүүтгэж ирдэг энэ төр болчих. Тэгээ одоос нөгөө хуучин бол ер нь голцоо гэрт байдаг гэсэн бол одоо ингээд хүмүүс цаг үеэ дагаад Голчуу гэрт суурин одоо байшин Тийм. тэгээд чиргүүлтэй вагонч гэнтертэй болчихлоо шүү дээ. намайг явж явахад чинь тэмээнд ачаад нүүдэг байлаа. Тийм. Одоо чинь вагончон чирээд машинаар яваад Тэгэл мотоцикл машин элбэг болчих тийм ээ. тэр нь элбэг болцсон. Тэрнийгээ Одоо хойм алдаа явахтаа хүртэл одоо мотоцикл машинаа л ашиглаж шүү дээ. Нэг морь унах нь бас баг байхгүй болж тийм. тий. Унна л да. Морч унна, Аа. тэмээч унна. Ноднын ч одоо учиргүй цас ороод А тэгвэл машин явахгүй бол тэгэл мотоцикл энэ надад явах. унна. Юу морил унна шүү дээ тийм. тий. Тэгтээ төвийн улсууд бол мэдэрдэггүй юм байна лээ тэрний чинь. Цаг муудаад морио унахгүй мотоциклээ хийчээд гаднаа тавьж хончоод өглөө явахыг чинь залхуурч байна гэж ойлгодог юм байна л. Аа. Тий, морио унаа явахаар нэг өдөр явхлаар очоо хонсон газар идэх юм байхгүй. А ганцглаа явсан тийжэл нэг л шөнө идэн штэ тэр чинь морин тэдий юм ганцгалах уу. Тэр мөрнийг ойлгодгүй юм билээ. Хөдөөний малчид одоо хувийн аж ахуйтан болчоод баяжчаад мотоцикл унж гэн л гэж ойлгодог юм билээ. Бас тэхгүй үе цаг байлаа л та. Тий, тий. Тий, Их сайхан дуулдаг уу? дуулдаггүй. Энэ миний охин Охин дуулах уу? дуулахгүй. Аа, тэгээ та чинь дуулдгүйхээр Гүй охин гэж танилцуулж байгаа. За. Ингээл аж түрийн амьдрал сууж ин да тийм ээ. Энд одоо 50 хэдэн жил 60 жил болох гэж байна. Аав ээж маань ах эгч маань энд амьдрал тэгэл залгуулаад би сууж байна да тэгээ энэ хүүхдүүд нэг урдын элдгээр утаа өгөх болох байлгүй те. Утаа. Бөр дээр үе бурхан тахил дараада би л үлдээд байна да. Тий. Биднээс манай дээд сүүл тэр амар авагтан улсууд байгаа. Бидний миний аваг амар их аваг. Аа. Тий. Тэр хүний л бурхан тахил бүр шашны үеийнх нь л юм гэн үлээ. Аа. Тэн дээр л одоо би үлдээд байна. За. Гурван сайхан сумын өөр онцлог юу вэ? Юугаар онцлог вэ? За яг ингээд Дундгов аймаг гэхээр хүмүүсийн ойлгодгоор бол за сайхан айрхтай, айргаараа алдартай гэж одоо яригддаг. Тийм ээ? Ер нь цагаан эдэгээр манай сум Цагаан идэл сайтай. бараг одоо аймагтай ч ихэд болно. Аа, ер нь бол брэнд болсон. Брэнд болсон. За мэдээж зэрэг одоо энэ сайхан их газрын чулуугаараа гурван сайханчууд бахархдаг баг. Тий. Ийм одоо сайхан нутгийн онцлог байна. За сүүлийн жилүүдэд сумын төв маань сайхан шинжлэгдээд бас их тийм ээ. Тий. Одоо хот хөдөөгийн ялгааг арилгасан ийм жишг сум одоо болж чадсан баг. Чадсан. Тийм тэгж яригадаад байгаа. Би ч тэгээд зураг хөргийн л энэ тэндээс нэг харсан болохоос яг очиж үзээгүй одоо анх удаа л очиж үзэх гэж байна. Тэгээд харин явах замдаа бас малчаа айлаар сайхан амьдрал ахуйтай танилцъя гэж ирлээ. За тийм байна. За нэг тиймэрхүү байна да. Тийм байна. За ихч мэн Тэгээд тэгээд энэ хүүхдүүдтэй одоо ярилцлага танаа хүүхдүүдээс чинь бас нэг сайхан тий. амьдрал ахуйтай танилцаад Энэ ярьцлаа. манай хөргөний гэрээ урдах нь байна. Хөргөн одоо их сайхан байшин барьсан биз тий. Хоёр давхар бүр одоо хаус барьцсан. Одоо ингээл ер нь малчид маань нэг үе бодвол их сайхан тоглог амьдэрдэг боллоо шүү тийм ээ. За тийм байна. Тэгээ урагшаага одоо орё доо. За хамт орох уу?
Би одоо явъя. Явлаа юу? Явъя. Тааш нэр хот байна гэдэг. Оройтно. Хэмээ тэгээд эртний шиг зам төгсөн дээр. За. За сайн байна уу? Та бүхэнд Дунд аймгийн 3 сая сумын соёлын төвийн дэрэгдэх Жис Содномын нэрэмжит орон нутгийн судлах танхимд орж ирсэн байна. Ингээ манай сумаас ганц генерал төрсөн. За энэ хүн маань бол Жамцээ Содном гэдэг Монгол улсын генерал хүн байна. За одоо 90 гаруй настай Ахмад Улаанбаатар хотод амьдарч байгаа. Манай Содном генералын хэрэгжилж исэн малгай. За 83 настай 83 насныхойгоор өмсөж байсан малгайгаа манай орон нутгийн судлахтай танхимд бэлгүүлэн хандивсан байгаа. За бас өөрийнх нь яг хэрэгжилж ажиллаж байхдаа хэрэгжилж байсан мөрдөсөт байна. За энэ хүн бол манай сумын анхны сум нэгдлийн дарга Ойдов Занг гэдэг хүний Зураг байна. зураг байна. За ингээд энэ талд бол манай сумын Харьяат Чулуунбат гэж хүний зургийн хэсгийг ингээд ангаар манайх бас Зургийн дээдс байна тийм ээ? Тий. Одоо тэгээд тэгээд нутаг орны болон тухайн сарц нийгмийн үеийн одоо сайхан холбогдол бүхий зургуудыг ингэж зурсан байна. За энэ жишээлх юм бол одоо манай алдарт 3 сая сумын их газрын чулуу маань байна. зурсан байна. За тэгээд Монгол ахуй амьдрал за тэгээд тухайн үеийн одоо их сайхан одоо өчртэй гурамтлууч гэдэг юм уу тийм ээ? Ингээд Ленин багш Сүхбаатар нарын уулзалтын зураг гэх мэт олон сайхан бүтээлүүдийг энэ мундаг зураач минь одоо төөрөвж исэн юм байна шүү дээ. Цэргийн хүн болохоор бас нөгөө юуны талын зургууд их орж ирнэ. Их Тийм ээ, орны хувьсгал цэрэг их орны сэдвийн. тий. За энд болсон нэг ийм сайхан шашны холбогдолтой бүтээл шүү дээ. Судраг багш мэн тий. Тий. Энэ манай орон нутгийн судлах танхимын ажилд энэ жаргал сайхан гэдэг энэ ихчи одоо өвгдээцийн хэрэгжилж исэн энэ ном шаштай. За энд болохоор бас энэ манай сумын Дэрсэн усрын хараа читер гэдэг хүний дээдсийнх нь одоо энэ дүүн хурж өгөөд бас улс төр илмэгдүүлэлтэд өртөж исэн хүний зодог шуудаг байна. За энд болохоор манай Чингис уянгаад одоо 1980-аад онд бас юу ячсан байгуулагдаад явуулсан. Манай бас соёлын төвийн дарга Оюун Чимэг гээд хүн Чингис уянгай бас хамтлагийн гишүүд дуурчин байсан. Тэгээд энэ Чингис уянгай яг тоглож исэн гитарууд байгаа. За энэ пианистнууд болохоор бас нарамж өгөө манай сумын соёлын төвийн бас эрхлэгчээр ажиллаж исэн. Бас их гоё дуулдаг хүн би наранж өгөө хүний. Тэрний одоо идэл чиргэлж исэн пиансны суглуулгын хэсэг үү? Дурсгасан. За энэ доогоор одоо гоё чулуулаг байна шүү дээ. Танаа сумын нутгаас олддог олдгоор тийм дан чулуунууд багш гэн тий. Энд болохоор одоо хосын ирээ чулуунууд ийм чулуу байна. За да манай сумын нутаг дэвсгэрээс л олдсон. За хуучны идэл чиргэлж исэн одоо сав суулга бас байх шүү тий. Тулаг байна, шатар байна. Гоё байлан байна. Тэ үзмрүүд бол манай байхгүй. Гэхдээ яг нөгөө иргэд маань нөгөө уралдаа тэмцээн зарлаар бас нэг аянд зарлахлаар бас өөрсдөөсөө бас хандив болгоод өгч жишээ нь. Энд болохоор манай сумын одоо бас манай соёлын бич тусыг өвлөө уламжлагч Очоогийн гам болдгийн хүний хийсэн хүрээний дотор бол 5 литр айраг багтана. Тэгээд энэ за хадуур ийм эднэсийг бол ингээд иргэд хандивлаа. Манаас аймагт юунд бол манай аймгийн хэмжээнд бүр улсын хэмжээнд өндөр шилд сумын музей бол Монгол улсад анх удаа сумд байгуулагдсан музей байдаг. Тэрийг бас үзсэн баг тий. Тий. Эрт урдын цагт биш энэ цаг үе
байж